За Увс аймгийн Улаангом хотод төв талбал ирнэ. За Цэдэнбал даргын хөшөөнд дээр байна. За энэ дагаарын чанар орж ирэхэд бол утаа өнөртөж байна. За тэгээд PM2.5, PM10. За энэ хоёр бол нүүрсний нөгөө тортогтой байгаа үед нэлээ их байдаг. За бусад энэ доотлын энэ хоёр нь бол энэ HCHO гэдэг нь болохоор формалдехайд гэж газ байгаа. Энэ болохоор дотор орчинд илүү бохирдуулагч болдог. За энэ доотлынх нь энэ дэгдэмхий органик нэгдэл бол илүү нөгөө органик нэгдлийг нь харуулж байгаа агаарт дэгдсэн. За тэгээ айл айл нь бол ногоон байна тий. Тэгэхээр PM2.5 гэдэг бол энэ нөгөө маш нарийн ширхэгтэй тоосонцор байгаа. Энийг за энэ PM2.5 нь 47 тоо байна гэдэг чинь өөрөө мэдрэмтгий хүнд эрүүл биш ээ. Мэдрэмтгий хүмүүс анхаараарай гэж байгаа. Мэдрэмтгий хүн гэдэг нь юугаар хэлж байна вэ гэхээр настай хүмүүс, жирэмсэн хүмүүс, за уушхны ч юм уу те, ханаад манад буруу хиттэй ч юм уу те. Тийм хүмүүсийг хэлж байгаа жирэмсэн эхчүүд. За PM10 бол 100-аас доош бол цэвэр агаар наа хүлээн зөвшөөрж олно гэж үздэг. Тэгэхээр энэ бол окей байна. Нэмж хэлэхэд хасах 18-тай байна. Энэ баг өвлөөрөө байна. Тэгэхээр нөгөө нэг юугаа хүмүүс нөгөө галаа зуухаа яаж байгаа төлж байгаа нэх байгаа. Гэтэл Улаанбаатарт ч юм уу те замд явж исэн аймагуудад болохоор харьцангуй дулаахан байсан болохоор галлгаан багассан байсан. За нэг юм хүү байна да. Бусад энэ PM1-ийг нь харж PM1 бол буур нарийн үзүүлэлт бас байгаа. PM1 30-тай. Тэгэхээр энэ ер нь бол айл айл нэг утааны юуны яг нүүрсний утааны хэмжлэл түүнүүд л харагдаад өндөр харагдаад байна л да. Тэгэхээр яг утаа бол бас нөгөө зөвхөн Улаанбаатарт байгаа ш орон нутгт байгаа гэдэг нэг тодорхой харагдаад байна. Тэгээд